Сайн бацгаана уу? Бодрия төвшин байна. Бүгдэнд нь энэ удаагийн бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр болохоор 27-ны өдөр байгаа 10 сарын. Тэгээд миний урт төстэй байх сүүлийн өдрүүдийн нэг. Бараг өмнөх өдөр. Тийм болохоор би өнөөдөр яг хичээлдээ авахаасаа өмнө хүсээ ингээд зүгээр задгаа тавиад ч юм уу боогоод явахгүйгээр арай өөр хэм маягтайгаар явж үзье гэж бодоод энэхүү бичлэгийг эхлүүлж байна. Яг ингээд хүсээ харж ирсэн чи аюу гой тийм таймаргүй санагдаад байт юм байна. Уг нь ингээд яг гоё гялалзах үедээ гялалзаад ингээд гоё үедээ аюу гоё. Гэтэ яг түүртэй үедээ яг түүртэй байдаг. Би 8 дугаарын хүртэл аюу урт төстэйсэн. Тэгээд яг шинэ сургууль шилжиж утсан ч манай сургуулийн манай анги хүүхдүүд амаа ямар урт төстэй хүн бэ гэд харж ирсэн гэсэн. Тэгээд баг тэрүүшгийн урт төстэй. Гэхдээ тэрний дараа хүрэхгүй байна. Одоо болохоор би яг өсөд хариулах гээд явах чинь. Тийм болохоор яг одоо байгаа өснийхаа ингээд бичлэгийг үлдээж байгаа тий харьцуулж харъя гэж бодоод. Тэгээд яг та нартаас яаж харагдаж байгааг мэдэхгүй. Гэхдээ миний хувьд бол бүр ингээд яг өсөндөө түүртээд айгу урт санагдаад байгаа. Иймэрхүү ургасан байна. Би өмнө яг нэлийн урт төстэй байдаг лээсэн. Гэтэ одоо болохоор бүр яалтчгүй түүртэй байгаа. Тэгээд тайруулах гэж байгаа. Тэгээд яаж тайруулах вэ гэхээр юм гоё шатлалтай богинохон тайруулах гэж байна. Энэ хэсгээр ч юм уу те. Тэгээд тэрийг яг нөгөө орсоор болохоор каскад гэж нэрлэдэг юм байлээ. Каскад үсний засалт гэдэг. Тэг яг англиар болохоор нэг layerтэй тийм шатлалтай тариулна гэдэг хийж байгаа. Тэгмээд яг орс нэрийг олсон чинь каскадын тариулт гэж нэрлэдэг юм байлээ. Тэгээд одоо би яг энэ нойролцоо нэг салонд 11-с цаг авцсан байгаа. Тэгээд одоо яг салон руу явах чинь. Одоо болохоор цаг 10:40-д болж байна. Тэгээд яг явахаас өмнө юм харьцуулсан бичлэг хий гэж бодоод. За энийг нэг жоохон ингэ доошлуулж агаад яг ингэ яг харьцуулсан бичлэг. За энэ хэсрийг зураг авах. Эсвэл нэг иймэрхүү ч юм. Тэгээд өсөө тариулъя гэж бодсон байна. За тэгээд одоо бүгдээрээ гадар хувцас өмсөд явцгаая. Тэгээд өсөө тариулчаад би бас өнөөдөр 3 лекцтэй. Тийм болохоор буцаж ирээд бас өнөөдөр бэлтэж байгаа. Явах тэгээд. Оо. Интересно. Би ингээ баг анх удаа юм чолк тавиулж байна. Яг өмнө тавиулаад бэлтгэхдээ зүгээр ингээд нэг урт листгийн зүгээр юм юу жоохон масхуулсан чинь. Да, поддержу. Да. Хорошо. Спасибо вам большое.
Яараш. За одоо ингээд гисцэн ус мань харагдаж байна. Тэгээ чоолк угаасаа яг ингээд нэг тариусын дээр нэг юм амар юу аваад идэж штэ. Амар тийм. Ингээд дээшээ хөөрсөн. Тэгээ чоолкны хувьд юм бол яг тариулахгүй ч байх боломжтой байсан. Гэтэ зүгээр ингээд би өмнө ингээд чоолк тайруулахгүй ч гэсэн зүр уртлын ус ингээд жоохон басуулдаг байсан. Гэхдээ бүр энд яг зориглоод ингээд чоолк тавиулсан. Тэгээд яг ам хурдан ургадаг учраас нэг тий 7 хоног 10 хоногийн дараа бол ингээд гой ургаад ингээд бүр яг өсөндөө тасан зогсон. Одоо бол жоохон ингээд салж малаад яваад байна. Тэгээд за би өмнө бол ингээд үсээ агуу ингээд урт ургахаар нь ч юм уу те ингээд жоохон ингээд уртцаад ирэнгүүт нь ингээд тариулчтай байсан. Тэнгүүт энэ жил болохоор яг тариулах гэдгсэн чи имээ үсэндээ мис өргөж болохгүй шүү те үсээ тариулуузаа гэд хэлсэн байхгүй надад. Тэгээд би эмээгийн үгэнд ороод байжсэн чи бүр ингээд илүү урт ургаад ингээд үсэндээ түүрсэд хэлсэн. Тэм болохоор эмээ рүү шууд ингээд бичээд эмээ би ингээд үсэндээ түүрсэд байна те гэдгсэн чи эмээ хэр их урт ургасан харъя гэд тэгээд эмээ рүү зураг авсан чи нэрээ урт ургачихжээ те гэд тэгээд яг сайн өдөр харж агаад эмээ бит хоёр яг өнөөдрийг сонгоод үсээ тариулахаар болсон. Тэгээд өнөөдөр болохоор дашням балжин ямта өдөр байгаа те маш их хурим найр хүүхдийн үсний найр болж байгаа ах гэж би бодож байна. Тэгээд зарим хүмүүс үсээ суулгахтаа өдөр хардаг ч гэж болно, зарим хүмүүс хардггүй ч гэж болно те тухайн хүнийх нь онцлог байх. Тэгээд миний хувьд бол яг харах гад байдаг. Ялангуяа эмээ өвөө ээж аавын заавраар бол хардаг. Яг нэм гоё шаталсан нэм богинохон ус тэгээ бүр яг шууд ингийн богинохон ус биш яг нэг юм гоё уртаасаа богинохон болж ирсэн болохоор яг надад тохирж байна. Тэгээд анхудаа Оросод ирээд үсээ тариулж суулж үзлээ. Тэгээд бол сэтгэл хангалуун байна. За тэгээ бүгдэнд нь энэ удаагийн бичлэгтэй хамт байж надтай хамт үсээ тариулахад хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ цацгаая.